төслийн хүрээнд Улаанбаатар хотын бүх уулзуу гудамж замыг хяналтын камераар тоноглосон. Өмнөх жилүүдэд бол бид маш цөөхөн тооны камераар зөвхөн зөрчил илрүүлэх зорилгоор ажилладаг байсан бол одоо бид нэр хөдөлгөөн зохион байгуулахад дата өгөгдөлтөөр тулгуурлан гэрэл төхөөний хугацааг тохируулж ажиллах боломжтой болсон. Нийслэл Улаанбаатар хот маань замын төвжирэл бол бидэнд бол тулгымцсан асуудал байгаа. За мөн Монгол улсад энэ нийслэл Улаанбаатар хот маань хүүхэд алга болох юм үзэгдэл бол маш ихээр байдаг. Тийм учраас энэ одоо замын төвжирэл болон энэ хүүхэд алга болохтой холбоотойгоор бид энэ төслөө анх одоо санаачилж эхлүүлээд за ингээд энэ маань өнөөдөр үр дүнгээ танилцуулах хэмжээнд хүрээд ингээд ажил маань дуусаад та бүхэн ингээд төслөө хүлээд гэж бэлэн болгоод байгаамаа. Энэхүү ухаалаг Улаанбаатар төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа энэ уулзуурын камержуулалтын төсөлдөд ажилласан байна. За одоо ерөнхийдөө Улаанбаатарын 176 цагийн уулзуур дээр 2600 гаруй камер сорилгдсон энэ хиймэл оюун ухаанаар туршсан ажиллаж байна. Тэгээд жишээ нь бид нар одоо энэ шүтээсийн уулзуур дээр ирсэн байна. Энэ дээр болохоор ерөнхийдөө ойролцоогоор уулзуурын томоос болон жижигээс хамаарат ойролцоогоор 25-аас 30-аад камер сорилуулсан байгаа. За энэ дээр ерөнхийдөө нэр төрөл нь бий. Яг AI камер яг сүүлд орж ирж байгаа, уцанд орж ирж мессеж ирж байгаа л да яг тэгээ мэдсэн. AI тавих нь зөв баха. Тий. Яагаад тавих нь зөв бэ гэхэл адаглаад одоо миний мэдж байгаагаар энэ хоёрын дахь уулзуур дээр араас нь орох машин одоо машин зогсох боломжгүй байх чинь араас нь шахаж ороод төвжээ айгүй хүүсгдэг. Тийм болохоор эхний ээлжинд манайхан энэ нард иргэд бол ер нь бол хуцаарлах баг. Гэхдээ сүүлдээ бол яг дөрмөндөө захирагдаад нэг гоё хэвэндээ орох хаа гэж найдаж байна. Тэгээд камераар тэднэрийн тэгээ шийдээд одоо харгуулж яа гэм үү те. Тэр нь очиод байвал тэгээд хүмүүс гайгүй сайжрах байл. За Монгол улсад энэ камержуулах ажил бол 2009 оноос эхлэж ерөнхийдөө камержуулах ажил бол явагдаж ирсэн. Одоо анхны камержуулах ажил бол Дархан хотод бас камержуулах юм ажил явагдаж ирсэн юм лээ. За түүний дараагаар Улаанбаатар хот нийслэлийн хувьд бол Баянгол дүүргээс одоо камержуулах ажил маань эхэлж ирсэн. Жишээлбэл Баянгол дүүрэгт 2010 онд 240 гаруй камерыг тухайн үед тавьж ирсэн. За энэс холбоотойгоор Баянгол дүүргээс босод бүх дүүргүүдээр ингээд шатндаа камержуулах ажлууд үе шаттай ингээд явагдаж ирсэн. За ингээд одоо Улаанбаатар хотод камер болоод одоо маш хэрэгтэй зүйл юм байна. Гэмт хэрэг зөрчилд одоо багадаа насан зогсоох одоо ийм шаардлагууд гарч байгаа. Камерын хяналтаар юу гэдгийг ганцхан гэмт хэрэг биш. Одоо өөр ямар хяналтуудыг жишээлбэл төрийн захиргааны байгууллагууд яаж тавьж болох вэ? Иргэдийн одоо аюулгүй байдлыг хэрхэн тэр камерын хяналтаар хангах уу гэдэг ийм одоо бодлого чиглэл рүү бүгдээрээ ихэд бол орцоосон. За манай камерын систем дээр бол одоо энэ дашборд ингээ харагдаж байна. Уулзуурын нэвтрэх боломжгүй үед нэвтэрч чагтанд өгжөө үүсгэсэн. Тухайн уулзуур дээр ачаал үүссэн, хөдөлгөөн зогссон энэ бүх мэдээллийг бид нэр бодит цаг дээр нь хараад гэрэл төхөөг зөв үдирдэж зохион байгуулна. Эсвэл цагдаагийн бие зохицуултыг оруулах үйл ажиллагааг хэрэгжүүлээ ажиллаж байна. Одоо энэ жишээлбэл 32-ын тойрог гэхэд одоо яг ингээд дулаагаад харагдаж байна. Тухайн камерын дүрс бичлэгийг харуулхад ялцгүй ингээд чагтанд төгжөө үүсээд ийм нөхцөл байдалтай байна. Бүх уулзуур замуудыг нэгэн зэрэг хянах боломжтой болсон. Хяналтын камерын төсөлмжтэйгээр 10 орчим төрлийн зөрчил илрүүлж жолооч нарт одоо мессеж хүргэх байдлаар одоо түгээж байна. За тэгэхээр товчхон дурдвал бид нар уулзуур дээр гэрлэн төхөө зөрчих, зогсох шугамны зөрчил, игнэ байрны зөрчил, за мөн урсгал сүрэх, их мэт юм үргэлжлсэн цагаан зураас зөрчих гэсэн юм байдлаар зөрчлүүд илрүүлээд жолооч нарт түгээж за энэхүү зөрчлийн талаар
одоо сурталчилгааг мөн ард иргэж жолооч нартай түгээж амжилттайгаар бид нар явж байна. За тэгээд одоо энэ гэрлэн дохио харж байгаа камерууд маань болохоор гэрлэн дохиогоо өнгөөр ялгах чадвартай, ажиллах чадвартай камерууд байгаа. Энэ мөн орохыг болон гарахыг харж байгаа камерууд маань өдөр болон шөнийн аль ч цагт машины дугаарыг алдахгүйгээр хянах чадвартай, харах чадвартай LPR тоноглолтой ийм камерууд байгаа. Тэгээд энэхүү камерууд маань болохоор Солонгосын Hanwha брендийн камерууд байгаа. 9 дүүргийнхаа хэмжээнд одоо ямарваа нэгэн хүүхэд алга болоход сургуулийн орчинд зөвлөсөн камерын тусламжтайгаар түүнийг хаалгаар удирдах энэ хүүхдүүдийг одоо ерэн суулжиж хайж болоход энэ маш хурдтайгаар хүүхдүүдийг хайж болоход энэ бүх систем нь одоо өндөр ач холбогдолтойгоор ингэж суулж босч байгаамаа. 10 сарыг давхуулж байгаа даа. За би компьютерийн камер хараад мэдээд өгье. 545 хүч. Урдаас нь. За 204. За нийт Улаанбаатарт хэдэн тээврийн ихсэл зорчиж байгаа, хэдэн орон нутгийн тээврийн ихсэл зорчиж байгаа, аль уулзраар хэдэн цагт, хэдэн минутанд хэдэн тээврийн ихсэл нэвтрээд аль зөвхтэй яваад байгаа гэдэг бүх бодит цагийн өгөгдлийг авдаг болсон. Энэ өгөгдлөөр тулгуурлан гэрэл төхөөний гормыг өөрчлөн замын хөдөлгөөнийг зөв зохион байгуулах, бүх уулзуур гудамж замыг нэгэн зэрэг зөв зохион байгуулах боломжтой болсон. Мөн дээрээс нь замын хөдөлгөөний дүрм зөрчиж байгаа. Дүрм зөрчих маань өөрөө автозамын төгжрлийн 15%-ийг эзэлдэг. Энэ 15%-ийг багч гисэн бууруулахын төлөө Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зарим зөрчлүүдийг гол төгжрөлд нөлөө үзүүлж байгаа зөрчлүүдийг илрүүлэх боломжтой болоод цаг, минут, секундээр бүх уулзуур зам дээр дүрм зөрчлийг илрүүлж ажиллаж байна. Аймаг нь аймагтаа, сумандаа тий нийслэлтэй ч гэдэг юм уу. Ингээд ийм дэд төвүүдийг байгуулъя, камерын нэгдсэн дэд төвүүдийг байгуулъя. Нийслэлийн хэмжээнд жишээлбэл нэгдсэн төв байгуулъя гэдэг ийм одоо байгуулж холбогдох зардлыг одоо тухайн аймаг нийслэлийн одоо засаг дарга нарт одоо үүрэг чиглэл өгсөн засгийн газрын тогтоол гарсан байдаг. Тэгээ энэ тогтоолын хүрээнд бас энэ камержуулах ажил хийгдсэн. За нийслэлийн 9 дүүрэг маань нийслэл Улаанбаатар хотоос арслагдсан байдлаар ингээд оршдог. Тэгэхээр энэ нийслэлийн 9 дүүргээ бидэд өндөр хурдны шилэн кабелаар холбож мөн энэ 9 дүүрэг дээр суйрлуулагдсан хяналтын камеруудыг 9 дэд төвүүгээ холболт хийж аваад ингээд 9 дэд төв дээр маань нийслэл Улаанбаатар хотын хэмжээний нийт 30 орчим мянган хяналтын камерыг бүрдүүлээд нэгдсэн удирдлагын төвөөс холбогч хянаж удирдах ийм зорилготойгоор одоо 9 дэд төв байгуулж байгаа. За 9 дэд төв маань байгуулагдсанаар үндсэндээ энэ гудамж зам талбайд суйрлуулсан хяналтын камерууд маань бүгд хоорондоо холбогдож альва хүүхэд алга болох тээврийн хэрэгсэл алга болох гэдэг юм уу иймэрхүү байдлаар одоо гэмт хэрэг зөрчилийг цаг хугацаад алдахгүйгээр энэ хэмэл оюун ухаанд суурьсан програм хангамжтай тусламжтайгаар хайж олох, илрүүлэх ийм зорилготой өндөр ач холбогдолтой гэж болж байгаа. За энэ бүх төсөлд маань ойролцоогоор 40 орчим байгууллагын төрийн болон хувийн хвшлийн 40 орчим байгууллагын 800 гаруй хүн хүч оролцож энэ бүх төслийг 3 сарын хугацаанд гүйцэтгэх гэж амжилттай хэрэгжүүлж дуусгасан байна. За энэ дээр ерөнхийдөө нэр төрлийн бий юм бол 5 төрлийн нэр төрлийн камер суйрлуулсан байгаа. Энэ дээр болохоор уулзуурлуу нэвтэрж байгаа машины дугаарыг таних болон уулзуураас гарч авж байгаа машины дугаарыг таних, мөн гэрлэн дохионы
өнгийг ялгах мөн ерөнхийд нь орчны бүх хяналт уулзуураа бүтэн харах камер, дээрэс нь нэг орчны хяналтын буюу иргэдэг петизит камер гэсэн ийм 5 төрлийн камеруудаар тоноглогдсон ажиллаж байгаа. Эдгээр юунууд нь болохоор яг хэрхэн ажилладаг вэ гэхлээр яг таны уулзуур руу нэвтэрж байгаа цагаан зураас давж байгаа мөчид таны дугаарыг таниад аль тийшээ баруун тийшээ юм уу, хойшоо юм уу, зүүн тийшээ юм уу гарч явсан дугаар дээр бүртгэгдэж байгаа цаг минутыг нь гэрлэн тохиолтой байна. Тэгэнгүүт орчны ерөнхий хяналтын камертайгаа нэгтгээд дүрсэн дээрээсээ боловсруулалт хийгээд таны ерөнхийдөө дөрөм зөрчсөн эсвэл хаашаа чиглэлтэй явсан бэ гэдгийг чинь ерөнхийдөө мэдэгдэж байгаа гэсэн.